За энэ удаад бас нөгөө гэр орноо цэвэрлэх дахиад нэг домын арга зааж өгье гэж бодож байна. Энэ уртлын бичлэгийн өргөчлөл байгаа. За энэ дээр юу хэлэх юм гэхээр ерөөдөө бид нар гэр орон жоохон хэрүүл амтай үл олголцол үсээл ингээд байвал гэрэж ирчих муу байгаа гэж ойлгож болно гэсэн шүү дээ. Тэгээ уртлын бичлэгт бас нэг домын аргад заагаад өгсөн. Одоо бас дахиад нэг энгийн арга зааж өгье. За ерөөдөө үл олголцол үсээл 5 уур амьсгал байгаад байвал цонхныхаа давтсан дээр нэг юм атга давс ингээд асгачаарай. Тэрийгээ дээзэнд хийсэн ч болно, нэг салфетик дээр тавьсан ч болно. Ерөнхийдөө л давс ингээд асгаад сонхныхаа давцангууд дээр тавьчаарай. За тэгээд би урд нь хэлжээс одоо дахиад хэлье. Давс гэдэг чинь хар домд ашигладаг. Тэгэхээр та нар цонхныхаа давцсан дээр ингээд атга давс ерөнхийдөө нөгөө бүр нунтаг биш, жамц давс их зүгээр шүү. Тэр хэвтэйхэн байдаг. Тийм том давсыг л атгахыг тавьчихна. Тэгэхээр тэр давс чинь энэ гэрт байгаа муугаа уур амьсгал та нарт нөлөөлөд байгаа муу өрчмийг тэр давс чинь ингээд сорж авдаг юм шүү. Татаж авдаг. Тэгэхээр ерөөдөө цонхныхаа тавцангууд дээр ингэж тавиад 3 хонуулчаад дараа нь нөгөөтгөө шүүртээ тавчаарай. Тэгээд гаргаад манай гэрт байсан муу муха эрчим бүгдээрээ гадагшаа гарч ийна. Манай гэрээс гадагшлаа гэж хэлээд тэгээд тэрийг гараараа авч болохгүй хогоор шүүртэн айсгүл ирсэн юм бэлээ ч юм уу хүнсний бэлээ ч юм уу бэлээ өмсөж байгаа даваарай. Ингэж нэг арилгах дом байна. Нэг. За бас сонгон ашиглаж болдог. Сонгон сармис бас их нариуслалт айгүй ашигладаг. Одоо бүр ийм том өөрхий сонгон байдаг штэ. Тэрийг ингээл 4 хуваачих. 4 хуваа 6% ямар ч сан томоос нь хамаарат 4 6 хэд ч хувааж болно. Тэгээд гэрийнхэн булан дохоо болгонд нэг тавьчих. Би түрүү хэлсэн штэ булан дохоонуудад муу юм их цугладаг гэж. Тэгэхээр булан дохоо болгондоо нэг эсвэл ингээ хуваасан сонгоныхаа нэгийг тавина. Айсгүйл нэг буланда арилгацсан 3 хумс сармис тавина. Аль нэгийг л хэрэгэл заавал хоёлын хэрэглэх алдаггүй. За тэгээ 3 хоног бас байлгах чинь энийг. Энэ 3 хоног дотор тэр сонгон хэрчээ тавьсан сонгон альсгүй арилгаа тавьсан тэр хумс сармис чинь танаа гэрт байгаа муухай юмыг бас сороод авчдаг. Тэр чинь орж байгаа дөнгөцс нь алдагдчихдаг. Тэгэхээр тэрийг 3 хонуулаад бас авч хаях нь байна. 3 хонуулаад авахдаа бас шууд улаан гараараа авч болохгүй. Ягдгүй л энэ чам руу шилжээд орчин. Тэгэхээр 3 хоногийнхаа дараа гартаа бэлээ хийж агаад тэрийг ингэж авч хаях нь байна шүү. Тэгээд хогийн сав руу аваач чайна уу? Айсгүйл болвол одоо газар болж хайвал их зүгээр. Өөрөө л чи гэрээсээ гаргачаад зүгээр хайчих тэр өөр нэг хин нэгэн айл руу очиж штэ. Тэгэхээр тийх хэрэггүй. Хэнийг нэг бузарлах хэрэггүй. Энийг бүр тэр чигээр нь газарт хөрсөнд булаад хайвал бүр л сайн. Хин нэгэнд очиж дэгдэхгүй танахаас тэр чигээрээ гараа хайдаж гэсэн ийм дом хийж болно. За бас нэг дом юу гэдэг юм гэхээр би энэ аяганд ийм ус хийчдэг. Ус гэдэг ерөөдөө мэдээлэл аягүй шингэдэж штэ. Тэгэхээр ийм шилэн аяганд ус игээд энэ дээр одоо фэйсбүүкээр бас зөндөө яваад байдаг. Давс идэг, укс ус идэг. Энэ бас бүх юм чинь татна. За миний тухайд би одоо өдөржингөө хүнтэй ажилдаг болох тэр гэрийнхээ хаалганы хоёр талд ингээд тавьчихдаг. Хоёр ийм усанд давсгийн тэгээд укс усаа тусаа. Өөрөөр хэлбэл танаа одоо босхийг даваад орчиж байгаа хүмүүс одоо сэв буртах нь энэ давс укс устай усанд тал нь ч гэсэн 100% биш л тийм мэдээж 20-30% ч гэсэн энэ сорогдоод үлддэг байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар гэрийнх нь дотор талын босхонд ийм ус тавьчихдаг бай. Тэгээд энэ усыгаа ерөнхийдөө нэг 5 хоногтой юм уу 7 хоногтой юм уу солиод ээж болно. Энийг аягаа сайхан асгачаал тэгэл энэ нөгөө давсаа соодог хийгээ. За манай гэрт орж ирж байгаа хүн болгоны муу мухаа энэ шингээ гэд шившээ тавьчих нь шүү дээ. Ингэж болно. За албан газарт бас нэг хүнтэй аягүйх ингээд хүнтэй ажилдаг газрууд байна шүү дээ. Энэ бас одоо энэ чамтай харилцаатай холбоотой хүмүүс чинь бас сайн муу янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэс бас энийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр би ажил дээр ямар домын арга зааж өгдөг юм гэхээр бас ийм янз бүрийн аяга биш нэг шилэн гоё вазууд байдаг шүү дээ. Тэр вазн дотор ингээд юу яачдаг юм. Усын чинь. Тэгээ энэ дээрээ бас нэг чимэх давс хийчих. Тэгээд энэ дээрээ нэг хөвдөг лаамар байдаг шүү дээ. Одоо би энэ дээр асаачихсан байгаа. Усанд хөвдөг ийм лав байдаг. Жижигхээ. Тэгэхээр энэ жижигхэн ийм хөвдөг лавг энэ давстай усан дотор ээж. Тэгэхээр энэ дотор чи хөвөөл байж байна. Энэ давхар үйлдэл үзүүлнэ. Нэгдүгээр энэ давстай ус нь нөгөө гаднаас ирж байгаа альсгүй сэвтэй байгаа хүмүүсийн сэвийг чам руу бохирдуулах биш энэ ус татна. Нөгөө хөвж байгаа гал нь болох тэр энэ галд устдгуудын устгах. Тэгэхээр чи ширэн дээрээ зүгээр ингээд одоо нэг тийм декоративны маягаар л тавьчихна гэсэн үг. Энийг хүн ямар нэгэн байдлаар тэгж тав хүлээж авахгүй. Тэгэхээр энэ лаачин чи үнэртэй лааж болно. Айсгүй зүгээр цагаан лаа байна. Би гэхдээ хүмүүстэй үнэртэй лаа нэг зөвлөдгөн шүү. Боломж байгаа цагаан лаа эдэн үнэр мөнэргүй. Тэгэхээр энэ эдэн үнэр танартай амжаа амьсгалт чинь бас их нөлөөлдөг. Тэгэхээр ийм
цулгой цагаан лаал ашиглаарай. Ингээ хажуудаа ингээ тавьчихдээ шүү. Энэ ажил дээр бол чи ингэж болж байна. Айсгүйл одоо ширээн дээрээ тавихгүй гэвэл ширээнийхэн доор галтай биш зүгээр давстай нөгөө үүдэн дээр тавиад байсан уг сустай давстай соттой бишээ давстай юу зөвлөсөн шүү дээ ус. Тим имийг ширээн доороо чиний хөл цаад болохгүй газар бас тавьчих болно. Өөрөөр хэлбэл би чамааг л өөрийгөө хамгаалах юм зааж өгöd нь шүү дээ. Иймэрхүү домын юмуд хийж болдгоо шүү. За тэгээд одоо машин тэрэгч гэсэн зарж борлуулах гэсэн чинь болтгоо. Байшин тэрэгч нь машина гэрээ зарах, баашингаа зарах гэсэн чинь бас болтгоо. Тэгээд та нар хэрвээ зарах тийм юм хийх гэж байгаа бол ямар нэгэн байдлаар ийм юм ариулгаа хийчихдэг байх, энергийн цэвэрлждэг байх, өөрсдийнхээ хэмжээнд тэгвэл одоо хүмүүсийн анхааралд орох нь байна. Хүмүүс тэр зарах гэж байгаа борлогдох гэж байгаа юм чинь таалагдах нь байна. Тэгжээж энэ зарж борлуулж болтой шүү. За нэг иймэрхүү юм өнөөдөр одоо зөвлөд зогсъё. За баярлалаа, баяртай.